Өглөөний мэнд өнөөдөр хоёр ахлагч пасторууд маань First Ukrainian Pentecostal Church явсан. Тэд нэр 35 жилийн ойг тэмдэглэж байгаа гэд урьсан. Тэгээд тэр хоёр баяртайгаар тийш явсан. Тэгээд Семеник гэр бүлийн манай аавд сайн мэдээд болгосон тэдний дунд хөө Жон гээд тэд нар ахлагч тэр хүн ахлагч пастораар нь томилогдсон. Senior pastor. Тэгээ өнөөдөр бас томилтын нь арга хэмжээ олж байгаа. Тэгээд Питер пастор нь retirement тэтгэвртэй гарч байгаа учраас тэр 35 жил тэр сүмийг пасторсан. Тэгээд тэр хоёр тийш баяртайгаар явлаа. Тэгээд 3 дахь дээр мэдж авчаа. Тэгээ намайг намл хийгсэн чинь би 3 дахь дээр намл байдаг гээ. Юм орж идэг гээ. Өчтөрд ингэж орж ирлээ. Тэгээд та нартай өөрийгөө хэрэгжүүлж байгаа ямыг хамт суралцъя гэж бодлоо. Би нөө хэрэгжүүлээд нэгээ явж байгаа. Тэгээд дуулал 91-ийг цөмөрөө хамтдаа уншицгаа. Тэгээд дуулал 91-ээр яаж залбирах вэ? Яаж Бурхны хамгаалтыг өөртөө гэр бүлдээ чуулган дээр авах вэ? Тэгээд яаж Бурхны үгээр тунхаглаж залбирах вэ гэдгийг хамтдаа суралцгаа цөмөрөө. За, дуулал 91 хин нэг нь монголоор уншаад өгчөө. За. Бүгдээр хамтдаа уншилна тий. За. Хамгийн дээр нэгний давхарчин дотор нэгний төгс хүчит нэгний сүүдэр дор амьдрал. Би эзэн миний хоолдох газар гад цайз минь миний итгэдэг бурхан гэв. Амен. Бүр цааш. Чамайг анчны урьднаас бас орлын тахлаас авардаг нэгэн тэр чамайг өдрөө хүчих бөгөөд түүний живүүрд орчиг хорогдох болно. Түүний тэмцэн бамбай хийгээд бэлтгэх юм. Чи шөнийн аимшгаас ч өдөр эсгэрэх сумнаас ч ис аим. Мөн харанхуйд явагч тахлаас ч үд дунд сүлжүүлэх мөглөөс ч үд аим. Мянган хүн чиний дэргэд түмэн хүн баруун гад чинь унавч энэ нь чамд эс тусна. Чи зөвхөн нүдэрээ хараад буруутгах. Буруутад өгөх хариу үзэх болно. Өчигдөр чи хорогдох газар болох эзнийг хамгийн дээд нэгнийг орших газараа болгосон юм. Ямар ч хор хөнөө чамд эс учрах. Ямар ч гамшиг майханд чинь үл ойрхон. Учир нь бүх зам чамайг хамгаалахын тулд тэр тэнгэрэлч нартаа шиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цогцох би гэсэндээ тэр чамайг гар дээрээ өргөөд явна. Чи арслан наж могоо гიშгэж залуу арслан могоо хөлөөрөө дэвсгэн тэр намайг хайрлсан учраас би түүнийг аварна. Тэр нэрийг минь мэдсэн учраас би түүнийг өргөмжлөнө. Тэр намайг дуудахаараа би түүнд хариулна. Зовлон шаналнд би түүнтэй хамт байна. Би түүнийг чөлөөлж хүндлэлд аваачих болно. Би түүнийг урт амьдралаар хангаж түүнд авралаа үзүүлнэ. Амен. Амен. Энэ дуулал 91-ийг Мосе бичсэн байна. Мосе 40 жилийн Израиль цөл рүү орхоос өмнө бичсэн байна. Бурхны хамгаалтыг тунхаглахын тулд нэг бичсэн байгаа. Тэгээд дуулал 91-ийн ишлүүд нь Бурхны хязгааргүй өршөөл ба нэгүслийг амьсгалж байдаг. Түүнийг бид нэр өөр дээрээ тунхаглаж байгаа. Энийг бид нэр амьдрал дээр хэрэгжүүлж тунхаглана. Тэгээд цөмөрө хамтдаа суралцгаая. Эхлээд өгөндөө залбирч тэ. Бурхаа та бидэнд өгөө өгөөч. Та хүн бүрт юу сурах, яаж үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх тухай биднэрт илчилж өгөөч. Та өгөө өгөөч. Таны юу хэлхийг бид нар сонсож хүлээж авмаар байна. Амен. Амен. За дуулал 91-ийн 1-4 бол Бурхны тэнгэрлэг зан чанарыг тунхагладаг юм байна. Тэгээд 5-аас 13 нь Бурхны хамгаалалт хэрхэн яаж ажилдгийг
тайлбарлаж өгсөн байт юм байна. Тэгээд 14-аас 16 Бурхан өөрийнхөө хүүхдүүдэд хэрхэн хамгаалтыг хийж өгдгийг харуулсан байна. Тэгээд 1-р бүлгийг харъя. Хамгийн дээд нэгний халхавчинд оршигч нэг төгс хүчит нэгний сүдэр дотор амьдрна. Эхлээд хэнийг тунхсан байна? Хамгийн дээд нэгэн төгс хүчит нэгэн Бурханы бүтэн зан чанарыг шууд илэрхийлж штэ. Бүх бүтээлүүд энэ дэлхий дээр бүх бүтээлүүд Бурханы хүч чадлыг тунхагладаг, алдаршуулдаг, шүтдэг, worship. Тэгээд энээр бол Бурханы энэ нэрээр нь Бурхан би өөрөө хангагч гэдгийг хэлж байна. Би чиний хамгаалагч гэдгийг хэлж байна. Онцгой нөхцөлд байдалд Бурхан биднийг хамгаалж чаддаг. Тэгээ хүслийг манд биелүүлж чаддаг байна, Ерөөсөө биелж чадахгүй гэсэн юмыг Бурхан биелүүлж чаддаг. Энэ нэрээрээ бүр хамгийн дээд нэгэн гэдэг нэрээрээ бүр шууд тунхагласан байна. Тэгээ бидний итгэгч бидний хувьд Бурхан бол эцсийн захирагч, хангаагч гэдгийг бид нэр яг өөр дөрөө бие дээрээ тусгаж авч байгаа. Тэгээ 2-р бүлэг дээр нь би эзэн миний хорогдох газар бат цайз минь миний итгэдэг Бурхан минь. Энэ нь юу тунхалж байна? Бид нэр сая дуулсантай миний хорогдох газар гэдэг дуун дээр яг гарч тэр дуу баг энэ 2-р ишлэл юм шүү. Миний хорогдох газар гэж Есүсийг тунхаглаж байна. Тэгээ бид нэр хаанч явсан, хаашаач хөдөлсөн байсан Бурхан дотор хорогдохыг Есүс дотор хорогдож байвал бид нар Бурхан дотор хорогдож байгаа гэсэн үг. Үүнийг бид нэр энэ дуугаараа тунхалж байна. Сая бид нар дуулахдаа бид нэр бүр дуугаараа хамгаалаараа бүр тунгалж штэ. Аав минь намайг хайрладаг учраас агуу аав маань биднийг хайрладаг юм байна. Бүхий л зүйлээ таньдаа өргөе Яаж нь бидний ганцхан Бурхан аваад шүтэж чинь бүх зүйлээ дуу хоолойгоо зориулж байна. Тэгэхээр тэр дуу хоолойгоо зориулахаар бат цайз нь бидний Бурхан байгаа. Бид нар энэ дууг дуулаад тунхалж хагаад машиндаа явжсэн, хаан явжсэн Бурхан бид нар ингээ бүрхэл болж байгаа бүр бат цайзаа ингээ тойроод бидний биеийг тойроод ингээ хамгаалт болж байгаа Хэрвээ машиндаа явж байвал та ингээ аваар ослоос ингээ биднийг хамгаалж явж байгаа. Гадаар алхаж явж байвал янз бүрийн мууноос ингээ хамгаалж явж байгаа. Ганц дуугаар бид нэр энэ 2 дугаар бүлийг тэр чигт нь өөрсдөө тунхаглаж штэ. Бурханы хамгаалтыг 3 дахь версн учир нь чамайг анчны урхнаас бас хорлын тэр юм тийм байна. Тэгээ 4 дугаар бүлэг нь чамайг өдөөрөө хүчих бөгөөд түүний живүүд орж харагдах болно. Түүний итгэн бамбаа хийгээд бэлтгэх юм. Амен. Энэ амьдралд бид нар янз бүрийн хүмүүстэй, янз бүрийн аашуустай хүмүүстэй таарамтай хамт ажиллана, уулзалдана, тэгээ нөхөрлөн. Тэр үеүүдэд Бурхан хорон муусай юмнуудыг биднээс хол зайлуулна. Тэ ямар нэгэн хүн, ямар нэгэн муу сүнснүүд бид нар ингээд хорон санаагаар ирэх гэж хахад бид нэр дуулал 91-ийг тунхлуул ингээ хамгаалт олж өгөөд тэднийг бүр шааш нь түлхэж өгнө. Бид нар тэрийг хараад мдээгүй ч гэсэн хараагүй ч гэсэн Бурхан тэр ажлаа хийж л байгаа. Бидний хамгаалж л байгаа. Тэгээд 5-аас 13-т нь чи шөнийн амьсгаас ч өдөр эрсдэс сумнаас ч ах эс айн. Энийг үлж байгаа муу сүнс өдөр олгон, орой олгон, шөнө олгон биднэр рүү товцолж идэг. Бидний түүнийг хардаггүй. Тэ? Бурхан биднийг хамгаална гэж бүр амлцсан байна. Тэ?
тэр амлалтан зүгээр л итгэх ёстой тий. Итгэвэл тэр итгэлээрээ бид нэр амар сайхан нойрсон. Тэгээ аимшигын зүйдлэхгүй амар тайван сэтгэл санаагаараа унтаж чадна. Тэ одоо хүүхэд наснд багт чинь харанхугаас амар айдаг л ш тэ. Харанхугаас эсвэл орныхан доор тэгээ орны дарахаа харахаа байл тэгэл хөнжилтөө орол. Айгаал тэ. Хэрэг тэр үед энэ идол 91-ийг мэдчихсэн бол тэ тунхаглал айхгүй унтах гэсэн ш тэ. Аюу олон хүүхдүүд ааснаас олж орондоо шийдэг тэ. Хүмүүс ингээд ээж авныхаа орондоо шийдэг юусоо мэддэггүй. Тэр айцнаас олж орондоо шийдэг хүүхдүүд. Тэр хүүхдүүд дээрээ энийг дуулал 91-ийг тунхлах юм бол тэр айцнууд нь орж ирэхээ болоод хүүхд чинь бас орондоо шийхээ болчдөг. Тим гэрчлүүдийг бас сонсч байсан. Тэр хүүхд дээрээ бас та ач нартаараа ч юм уу та нар энийг тунхалж болно. Дуулал 91-ийг шууд хамгаалтыг тунхалж болно. Тэгээд 7-оос 8-ыг харахад мянган хүн чиний дэргэд түмэн хүн баруун гадаад чинь унаач энэ нь чамд эс тус чи зөвхөн үдээрээ хараад уруудад өгөх хариг үзэх бол. Амен. Энэ хэрвээ хизээ нэгэн цагт таны эсрэг гэмт хэрэг гарсан ч тэр нь танд төлөөлөхгүй. Одоо жишээлбэл машины хулгай амар их гарч байгаа ш тий. Та энэ дуулал 91-ийг машин дээрээ тунхаглаад залбирах юм бол машин чинь хулгаалд алдахгүй тий. Би нэг гэрчэл сонсч нэг пастор уулын гэртээ ингээл дуулал 91-ийг ингээл тунхаглаад идэм байл да. Их нартайгаа хамт ингээд тунхаглаад. Шинэ нэг өдөр гэрийнхэн гаднаас нь машин алга болцсон. Зүгээр байхгүй. Тэгээ цагдаад мэдэгдээж яасан чинь юусоо олдохгүй. Тэгээ Texas амьдард юм байдаг. Тэгээ Мексикийн бордертай ингээ аяга ойрхон. Тэгсэн чинь 3-7 хоногийн дараа нэг хүн нэг сохтой хүн үүдэн дээр нэрээд машиныг нь өгч байгаа байхгүй юу? Энэ машин аав. Энэ машин чинь намайг зүгээр унтуулахгүй аимшигын зүйдлүүлээд намайг зүгээр алахгүй нэгэд үүдэн дээр нь авчираад өгсөн. Чинь 3-7 хоног дуулал 91-ийг өдөржингөө машин дээрээ тунхалсан байгаа байхгүй юу? Тэгс чинь нөгөө хүн бүр төгшөртэй унтаж чадахгүй бүр сохтуун гараад тэгээд арих уусан ч сохтохгүй бүр хэцүү байдалд ороод бүр тэгсэн гээд бүр ууртаа ирж байгаа байхгүй энэ машин аав гэдэг хөрөө шидчихгээд. Тэгээ тийм мундаг хамгаалтан дотор бид нэр ингээд гэр дотроо тий бүр өмч дээрээ ингээд гар тавиад залбирч болох юм байна. Тэгээ бүр ихтгэлтэй гар тий. За 9-с 10-ыг харъя. Чи хорогдох газар болон эзний хамгийн дээд нэгнийг орших газараа болгосон юм. Ямар ч хор хүнэл чамд исвчгэн ямар ч хамшиг майханд чинь үлээ. Амен. Энэ хорогдох газар гэдэг нөгөө бурхантай цаг өнгөрөх чимээгүй цаг хийх те бурхантай ингээд хувчлан харилцах. Машинд явж байхдаа бурхантай зүгээр залбирал ярих юм уу те хүслээ ийлэл бурхны дотор ороод те эсвэл парк дээр очиж ганцаараа алхаал ингээд эсвэл гэртээ ганцаараа библийг дэлгээд уншаад та бурхантай ингээд цаг өнгөрөх те энийг хорогдох газар гэж хэлж байгаа. Заавал ч хүн нэг газар ингээд дандаа хийгээд байх ш. Зүгээр хувчлан ингээд өөртөө нэг habit гаргах те өдөр олон нэг 5 минут ч юм 10 минут ч юм ингээд бурхантай цаг өнгөрөөдөг цаг энэ нь таны ингээд хорогдох газар болж байгаа. Энэ хорогдох газараа орох юм бол бурхан маш их хамгаалалтаа ингээд танд өгдөг, гэр бүлд ч өгдөг. Тэгээ бурхны өгсөн библийн ишлүүдээр ингээд чангаар уншихаар та тунхалж байгаа гэсэн үг. Зүгээр л ингээд чангаар ингээд уншаад байна те. Заримдаа ойлгохдохгүй ч гэсэн чангаар л ингээд уншаад бай. Тэгэхээр тэр үг нь хамгаалт болдог, бүрхлээ бат цайз болж өгдөг. Бүх юм дээр чинь, бүх амьдралд дээр чинь. Энэ verse 10-ыг харж хахад өвчин биен дээр ч ирдэггүй. Бурхны үгээрсэн. Denver биш Colorado байдаг нэг пастор Andrew Wommack гэдэг. Одоо 76 настай. Амьдралдаа 2 удаа л ханиа төрж үтсэн. Өвчнийг ерөөсөө үзэн яддаг гэж аахгүй. Өвчнийг үзэн яддаг. Би өвчнөд амар дургу, би өвчнийг үзэн яддаг гэд. Тэгээ яаж ингэж өвчин тусдаг чинь би зүгээр л өвчнийг надаас зайл гэд бурхны
үгийг тунгалцдаг. Биен дээр тунгалцдаг. Тэгээ ханаад манад ингээ хоолоонд нь хүрдэхгүй гэж байгаа байхгүй. Ханаад өрөөд амар хэцүү байсан. Хэдэн хоног явцсан би тэрийг бүр үзий яатсан гэд. Тэрнээс хойш бүр бурхны үг өөр дээрээ тунгалдаг болсон гэд. Тэгэж хэлж байгаа. Тэгэхээр бурхны үг өвчин бүр салж авдаг. Бас нэг 80-аад онд Африкт нэг гимч дох тарсан биш те. Африкт нэг гимч нэг виллежд очиод тэр виллежд ингээд дохоор дүүрсэн. Тэгээ ямар ч өөр хүн ингээд орж болохгүй. Тэгсэн чинь тэр хүн ингээд эмчилгээ хийж байгаа хгүй. Тэгсэн мөртлөө зарим удаа шархмархай гал ингээд цусмас ингээд яхад өөрөө ерөөсө тох тусдаггүй. Тэгээ хүмүүс гайхаадсан ингээд цуснаас нь ингээд аваад өөрөө шинжилгээ хийсэн чинь тэгээ ингээд дизээс энэ ингээд цусн дээр ингээд тавьж очих байхгүй лабораторид тавьжаад тэг чинь нөөдөл зүгээр уусаал дизээс нь уусаал алга болоодсэн. Тэгээ яасан гэсэн чинь тэр хүн итгэвч хүн байсан. Өдөр болгон Библийг уншаад, өдөр болгон тэр чимээгөө цагт ороод, өдөр болгон Бурхны оршихуйд орчихсон гэсэн. Тэгээ тэрийг хэрэгжүүлээд сурсан болохоор ингээд Бурхан шууд ингээд хамгаалт нам. Бүр цуснд нь хамгаалттай байж. Тийм ийм агуу Бурхан биднэрт хамгаалтай өгд юм байна. Тэгээд 11-ээс 12-ыг харъя. Бүх зам чамайг хамгаалахын тулд тэр Тэнгэр элч надад чиний талаар тушаан. Чамайг хөлөө чулуун зогсчихвээ гэсэндээ тэд чамайг гар дээрээ өргөөд явна. За энэ юу хэлж байгаа болохоор Бурхан Тэнгэр элчнэрээ явуулнаа. Тэнгэр элчнэр Бурханд маш их дуулууртай. Бид нэр Бурханы үгэнд дуулууртай байвал бид нар дээр Бурхан Тэнгэр элчлээ явуулж хамгаалтаа авдаг. Нэг эмэгтэй жирийн нэг итгэвч ингээд хайвей дээр явж байхгүй бүр шүн хаана гэлээ айгүй их ингээд тойрог моригтой нэг газар байсан юм аа. Уул ингээд тэгээ шүн 3 цагт ингээд нойрмог болсон. Бүр ингээд унтчих гад гав ганцаар явж байхгүй. Тэгээ ч юм. Тэгээ зүгээр л ингээд юу аражо тавьсан. Тэгээ өөрийгөө сэрэх гээд ингээд чанга тавьсан. Тэгээд магтандоо явж байхгүй юу. Шинийг мэдсэн чинь нүдэн хандсан. Уртлаас нь тарак ирж идэг. Шин нөгөөлөх нь таракны өөдөөс ингээд явж байхгүй юу. Тэгэл таракныхны өрдөр яг ингээд орсон. Тэгсэн чинь тэнгэр элч ирээд машиныг нь аваад таракныхны харталт нь гаргаад өгсөн. Өөрөө тэрийг харсан гэдэг байхгүй юу. Тэгээд бүр тархин сэвсэрэн болцсон. Нойр нь бүр гараа залцсан. Бүр тэгээд замын хажуу зогсоод яг тэнгэр элч харснаа харж байгаа байхгүй юу. Яг тэр ингээ харж байгаа. Бурхан яг тэгэж хамгаалдаг. Бидний тэнгэр элчээ явуулж дуулууртай Бурханд бид нэр дуулууртай байж сурвал тэгэх юм бол Бурхан тэнгэр элчээ явуулж хамгаалтаа авнаа. Тэгээд ийм ойлголт байдаг. Хүн бүрд дэлхий дээр төрсэн хүн бүрд нөгөө Guardian Angel гэж байдаг. Хамгаалтын тэнгэрлэгч хүн бүрт. Надад байгаа та нарт нэг бүрчлээ ингээд байгаа. Та нарыг ингээд дагаал яваад байдаг амьдрал шинж багаас ч эхлээл ингээд тэднийг яаж ингэж нөгөө activate ажиллуулах вэ те? Бид нар тэнгэрлэгчийг ингээд захирч чадахгүй. Тэд нар ганцхан Бурханы л захиргаанд байгаа те. Тэгээ бид нар тэр тэнгэрлэгчээс хамгаалт авахын тулд Бурхан дуулууртай байвал тэр тэнгэрлэгч маань ингээд намайг хамгаална. Тэгэхээр миний дуулууртай байдал маш их шаардж байгаа байхгүй юу? Би дуулууртай байвал Бурхан намайг хамгаалж байгаа. Тэр тэнгэрлэгч шууд намайг хамгаалдаг. Харин би дуулууртай ах юм бол Бурхан тэр тэнгэрлэгчийг за намхон зогсчоо битгий оролц гэж. Тий. Би дуулуургүй байвал би дуулуургүй байвал тэр тэнгэрлэгч оролцохгүй. Яагаад гэвэл Бурхан наадхандаа бүх оролц би энэ хүүхдтэй уулзраа олно гэх тий. Энэ надад ихлээр дуулууртай ах хэрэгтэй гэд. Яг тэгжиж бид нэр ингээд хамгаалтанд орно шүү. За 13-аас 14-ийг харъя. Чи арслан нааж могоог гიშгэж залуу арслан могоог хөлөөрөө зэвсэн. Тэр намайг хайрсан учраас би түүнийг авна. Тэр нэрийг минь мэдсэн учраас би түүнийг өргөжлөн. Амен. За энэ юу хэлж байгааг вэ? Бурхантай ингээд чимээгүй цанг өнгөрөхөд бид нэр Бурханы таашаалыг ингээ өөртөө авдаг. Бурхан таашаалаа өгөхдөө
бид нарыг ариун сүнсээр дүргэж, бэлгээ өгж, амар тайванд оруулж тэр үед нь бид нар ариун сүнсээр ингээ хүчрэх болдог. Хүчрэх болохоор бид нэр муу нэгний муу сүнснүүд ингээд дэвсч чаддаг тий. Тэдний бид нар яаж чаддаггүй. Ойртоод ирсэн ч гэсэн бидний нүдээрээ харсан ч гэсэн сүнслэг ертөнцийн ингээд нүдээр харсан ч гэсэн тэд нар биднэрт ингээд гар хүрч чаддаггүй. Тэд нар ерөөсөө ойртож гэсэн ч ингээд ойртож чаддаггүй. Тэг гадуур ингээд тойрол яваад идэг. Яг тийм хүч дотор бид нар ингэж байдаг аахгүй юу? Тийм хүчийг бид нар ингээд өөрсдөө хүлээж авдаг. Тэгээ бурхан биднийг хүчрэх болох гэж маш их хүсэлтэй байдаг. Тэр бидний чимээгүй цаг тэгээ дуулууртай байдлаас маш их шалтгаалдаг. Тийм болохоор тийм хүчийг хүм бүрт та нарт өгсөн байгаа шүү. Тэрийг ингээд хэрэгжүүлэх хэрэгтэй тий. Тэгээ бид нар чимээгүй цаг дуулууртай байдлаар хоёроор хэрэгжүүлэх юм байна. Тэрийг би бас сурж аваад ингээд хэрэгжүүлэх гэдэг ингээд оролдоод байж гин тий. За дараа нь 15-аас 16 гараа төгсгөлийн хоёрыг харъя тий. Тэр намайг дуудахаа би түн хариулж зовхон шансан би түнтэй хамт байна. Би түүнийг чөлөөж үндэслэж аваач болно. Би түүнийг урт амьдралаар хангаж түнд аварлаа. За бид нэр итгэлээрээ чин сэтгэл үнэн итгэлээрээ бурхан хамдад залбируул бурхан заавалчгүй хариулна. Заавалчгүй хариу өгдөг. Бурхан хизээч хоол чимээгүй байдаггүй. Бид нэр л нөгөө дуу хоолойг ингээд сонсч чаддаггүй. Нэг залуучуудын пасторыг би ингээд сонсч байсан байхгүй юу? Тэр ингээд залуучуудад тайлбарлаж өгөхдөө ингэжсэн. Та нар ингээд би чадахгүй, би муухай, би ерөөсөө ингээд сурч чадахгүй гэж аюу хэлдэг залуучууд. Тэгэд та нар тэр дуу хоолой чинь та нарын дуу хоолой шээ. Тэр бол муу нэгний дуу хоолой тий. Тэр бурхны дуу хоолойг сонсохын тулд та нарт бурхны дуу хоолой ингээд чангалж ив. Одоо тэр саундборд нэр ингээд волюм бадна байгаа шүү дээ. Эсвэл нэг машины чинь радио ингээд волюм баднтай шүү дээ. Ингээд дууг ингээд чангаар тавих тий. Хэрэв та нар ингээд унтраачих юм бол дуу сонсохгүй тэ хөгжмөө сонсч чадахгүй. Харин чанга тавиал хөгжмөө сонсч чадна тий. Бид нэр тэр муу нэгний дуу хоолойг унтраагаад тэгээ сайн бурхныхаа дуу хоолойг ингээд нээх хэрэгтэй байхгүй юу? Тэрийг ингээд залбирал чимээгүй цагтаар ингээд сонсож сурах, хэрэгжүүлээд ингээд сонсож сурах. Тэр маш чухал. Хэрвээ чимээгүй цагтаар ингээд бурхныг сонсоод сурчвал те та чимээтэй айгүй noisy хүн чанга ярьсан ч ингээд бурхны дуу хоолой ингээд сонсож чаддаг болдог. Шууд. Одоо нэг жишээ авахад ингээд алтай ихч те бид нар ингээд залбирч хахад алтай ихч шууд ингээд prophecy хэлж өгдөг те. Тэр яаж ингээд бурхны дуу хоолойг тэр нэг volume ингээд чангаруулсан байхгүй юу? Тэгэд муу нэгний дуу хоолойг ингээд доош нь бүр чимээгүй болгоод тэг нэг volume ингээд чангалж өгч байгаа байхгүй юу? Тэгээд биднэрт ингээд бурхны эрсдийг ингээд иш үзүүлж чадчих байхгүй юу? Хүн болгон тэрийг сурах тийм чадвартай тий. Тийм болохоор тэр муу тийм би чадахгүй, би муухай, би өөрийгөө тийм доошгсон дуунууд хоолойнуудыг шууд ингээд доош ингээд худлаа дуу хоолойнууд надаас зайл. Бурхны үгийг өөр дээр ингээд тунхлах хэрэгтэй. Тэгээ бурхан таныг юу гэж хэлсэн бэ? Би танд хайртай. Чи миний хүүхэд, чи чадвартай. Чи сайн хүмүүсийг бүтээж чаддаг. Чи сайн бүхнийг хийж чаддаг. Сайн бүхнийг тунхлаж чаддаг. Чиний хийсэн бүх юм чинь сайхан. Яагаад гэвэл би чамайг сайхнаар бүтээсэн шүү гэд. Тэр дуу хоолойд ингээд сонсч сурах тий. Тэгээ тэрийг л бид ингээд хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Тэрэн дээр ингээд 15-16-ад ингээд тунгалж байгаа байхгүй. Тэгэд үүнийг итгэлээрээ маш сайн хийж сурах хэрэгтэй. Тэгэд энэ бүх бурхны үгийг Есүсийн нэрээр тунгалж байна. Одоо 16 би түүнийг урт амьдралаар хангаж түүнд аварлаа үзүүлнэ. Үзүүлсэн гэж хэлээрэй. Яагаад гэвэл Есүс Христ аль хэдийн үзүүлсэн те. Энэ төгсгөлийг Есүсээр би авралыг авсан. Есүс надад авралыг үзүүлсэн.
Яагаад энэ төгсгөлт нь энэ үед нөгөө Есүс ирээгүй байсан. Мөсе бичсэн болохоор нөгөө Есүс ирээгүй байсан. Одоо Есүс ирсэн болохоор бид нэр энэ баттай аврал ирсэн гэдгээр ингээд тунгалаад өөрсдөө тунгалж болох байхгүй юу? Тэгээд одоо би зүгээр сурсан би англиар хэлдэг байхгүй юу? Жохон монголоор оруулах гэж авалдлаа. Ингээд төгсгөлт нь ингээд яг ингээд тунгалдаг ингээд залбирал хийсэн байгаа. Тэгээ нэг нь чангаар уншаад өгөө. Та чангаар уншаа. За. Хань өгч. Бүгдийг үү? Тий. Одоо энэ дээр гам 1-ээс 16 хүртэл би яг тунхагласан хувьчилсан залбирал хийсэн байгаа. За. Тэрийг та уншаад өгч. За. Хамгийн дээд нэгний халахвчанд би оршдог. Төгсгөлт нэгний сүүдэр бор би амьдардаг. Эзэн минь та миний хордох газар, миний бат сайз би танд итгэдэг. Та бол миний бурхан. Та намайг анчны урхнаас ч хооллолттой тахлаас ч аврах нэгэн. Та намайг өдөөрөө хучиж таны жигүүр дор би хоргоддог. Таны үнэнч байдал бол миний бамбай, миний хамгаалалт юм. Би шөнийн айдаснаас айхгүй. Өдөр өсгөх сумч намайг гэмтэж чадахгүй. Харанхуйд тархах тахалч үд дунд цөлмөх мөхөж надад нөлөөлж чадахгүй. Мянган хүн миний хажууд унаж, төмөн хүн баруун гар талд минь унагч энэ бүх зүйл надад тусахгүй. Би зөвхөн нүдэрээ хараад буруудан дээр шүүлтийг үзнэ. Би эзнийг өөрийн хорогдох газар болгосон учраас хамгийн дээд нэгнийг орших минь болгосон учраас ямар ч гайхамшиг намайг хүрэхгүй, ямар ч аюул миний гэрт ойртохгүй. Та Тэнгэр элч нартаа тушаан бүх замд минь намайг хамгаалуулдаг. Тэд намайг гар дээрээ өргөж би хөлөө чулуунд зохихгүй. Би арслан наж могоог гიშгэн залуу арслан могоог хөлөөрөө дэвслэн. Би таныг хайрладаг учраас та намайг аварна. Би таны нэрийг мэддэг учраас та намайг өргөмжлөнө. Би таныг дуудах үед та надад хариулдаг. Зовлон дунд та надтай хамт байдаг. Та намайг аврам хүндлэлд аваачдаг. Та намайг урт амьдралаар хангаж намайг авралынхаа сайхныг үзүүлдэг. Би таны хамгаалалтад, таны амлалтад итгэдэг. Амен. Амен. Баярлалаа. Тэгээ та нар ямар ч дуулал ном, ямар ч библийн номыг ингээд уншихдаа яг өөртөөхөө үгээр болоод ингээд тунхлах юм бол Бурхны ингээд хамгаалт яг ингээд мэдэрдэг. Тэгээ Бурхны хайрыг бүр мэдэрч эхэлдэг. Заримдаа бүр ингээд ганцаараа уншиж байхдаа тунхлаад ингээд залбираад уншихаар бүр уйлаад, өрөөндөөс уйлаад бүр ингээд Бурхан байгаад ингээд тэрвэрж авч байгаа нэг мэдэрддэг байхгүй юу? Тэгээ та нар өөртөө ингээд хэрэгжүүлээрэй. Өөртөө хэрэгжүүлээд эхлэхээр яг ингээд Бурхантай ингээд хамт цаг өнгөрөөд аюугай сэргэлтийг авдаг шүү. Тэ. Зарим үед ингээд сэрэхгүй юм шиг ингээд айгу хуурай олдог тий. Тэр үедээ ингээд тунхаглаад уншихад гихүн сэргэлтийг авчдаг. Тэ аюугай олдог. Тэгээд та нар өөртөө ингээд хэрэгжүүлж үзээрэй тий. Би нөгөө миний өөрөө хийдэг залбирлахаар би ингээд англиар яагаад орчуулгын жоохон ойлгож ирсэн. Зүгээр нэ. Окей, баярлалаа. Тий. Тэгээ яг ингээд сураад үзээ тий. Өөртөө ингээд туршилт хийгээд үзээрэй. Аюугай сэргэлтийг авдаг. За, номлоо дуусгаад тэгээд зэмэрэ залбирч тий. За. Баярлалаа. Баярлалаа. Та бидний хорогдох газар. Танд бид маш хайртай. Та биднэрт маш хайртай. Та үгээ биднэрт бүрэн нээж өгөөч. Таны үгийг бид нэр амьдрал дээрээ тунхагламаар байна. Гэр бүл дээрээ тунхагламаар байна. Орчиндөө тунхагламаар байна. Эд хөрөнгөн дээрээ тунхагламаар байна. Та бидэнд бүх сайн сайхан зүйлүүдийг л өгсөн. Таны үгийг бид нэр зүрхэндээ шигдүүлж
сурмаар байна. Та улам нээж өгөөч. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.